За өнөөдөр энэ олон улсын сувилагчдын өдрийн мэндийг эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа сувилагч нартай хүргэе. За өнөөдөр манад одоо 12344 сувилагч Монгол улсын хэмжээгээр ажиллаж байгаа. За эмч бол 100000 гаруй. Тэгэхээр олон улсын стандартаар ерөнтэй эмнэлгийн цуслан зөвлөсөний стандартаар одоо нэгийг харьцах 2-3 байдаг. Гэтэл өнөөдөр энэ манай өнөөдрийн төвшөнд бол нэгийг харьцах нэгтэй байгаа л да. Нэгийг харьцах 2 бол одоо хүрэхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол дутагдaltaаг харуулж байгаа. Сувилагч гэдэг мэрэгжил маань өөрөө одоо бас ард иргэдтэйгээ хамгийн ойрхон байдаг. Хүүхдийг одоо төрөөдтэй уйлахаас нь эхлээл хүний эцсийн амьсгал дуусах хүртэл энэ бүх одоо процесс бол сувилагчийн гар дээр л өнгөрдөг. Тэгэхээр өнөөдөр сувилагч нарынхаа ажил үйлсийг одоо дэмжих, мэрэгшүүлэх тал дээр эрүүл мэндийн яамнаас бодлогын хувьд бол нэлээдгүй ажлыг зохион байгуулж байгаа. За мэдээж мөн эдийн засгийн хувьд ч гэсэн одоо өнгөрсөн онд энэ дээр бол дөрвтэй арга хэмжээ авч чадсан. Цалингийн хэмжээг 20-30 хувиар нэмэгдүүлж өгсөн байгаа. Тэгэхээр цаашдаа мэдээж одоо энийг сувилагч нарыг бэлтгэх одоо сувилагчийн сургуульд орох эсэгчдийн тоог нэмэгдүүлэхээр за энийг цаашид одоо яг мэрэгших тал дээр нь бас нэлээдгүй арга хэмжээг зохион байгуулж байгаа мөн гадаад өндөр хөгжилтэй оронд бид нар бас сургалтыг зохион байгуулж байгаа. Энэ дээр одоо багаар нь сургах, эмчтэй нь хамт сургах энэ арга хэмжээнүүдийг авч байгаа. За мөн энэ олон улсын сувилагчдын өдрөөрөө ч гэсэн сувилагчд маань одоо зөвхөн баярлалаад өнгөрөх биш, эрдэм мэдлэгээ дээшлүүлэх, мэдлэгийн хүрээгээ тэлэх. За энэ арга хэмжээндээ бүрэн эрдэм шинжилгээний хурлыг бас зохион байгуулж байгаа. Ингэж одоо үр дүнтэйгээр хэрэгжүүлж явж байна. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр улсын 2 дугаар тэмдэглэг эрүүл мэндийн яам, дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр улсын 2 дугаар тэмдэглэг олон улсын сувилагчдын өдрийг одоо 5 сарын 8-9-ний өдрүүдэд улсын нэгдсэн арга хэмжээний хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байна. Өнөөдөр бол яг одоо улсын нэгдсэн арга хэмжээний явагдаж байна. Сувилагч мэргэжил гэдэг нь эрүүл ам ба эмгэгийн шинжилгээ ухаан гэж үздэг. Сувилагч хүмбэл ганцхан асаргаа сувилгаа их төдийгүй мэргэжлийн зөв шинжилгээ ухаанч, онолч, нотлохын суурилсан судлаач байх ёстой. Тэгээ өчтөр бид одоо сувилагч маань улсын хэмжээнд нэг 300 гаруй сувилагч мэргэжил дүнгууд хурамчулсан. Энэ нэгдүгээрт нь бол эрдэм шинжилгээний хурал, хоёрт нь бол сувилагч мэргэжил тасралтгүй үйл ажиллагаа явуулж авах мэргэжил байдаг. Тэгээд бие биенээс суралцах, дуршлагын хоорондоо солилцох асуудлаар өцгтөр суралцсан байгууллагаа. Үүнд нэгдүгээр улсын 2 дугаар тэмдэглэгийн эрдэмтэн доктор профессорууд маань өвчтний аюулгүй ажиллагааны 6 зорилт гэж олон улсын зорилт байдаг. Тэр хүрээнд одоо сургалтуудыг зохион байгууллаа. Улсын 1-р түмлэг, улсын 3-р түмлэгтэй хамтран одоо үйлчлүүлэгчид сулхан тусламж үйлчилгээ үзүүлэх, иргэн бие аврагч амьлуулах суурь тусламж, зүрхний шигдээс цус харуултын үеийн сулхан тусламж зэрэг сургалтууд үзүүл сургалтыг зохион байгууллаа. Сувилагч мэргэжлүүлэл ер нь нөгөө үйлчлүүлэгчтэй хамгийн дотн тасралтгүй бусад мэргэжлээс тасралтгүй 24 цаг тасралтгүй хамтарч ажиллаж одоо үйлчлүүлэгч ард иргэдтэй байн харьцаж идэг. Энэ жилийн бидний ураа бол нийгмийн эрүүл мэндэд сувилагч бидний оролцоо гэсэн ураатай байлаа. Энэ нь бол нийт утгаараа бол сувилагч хүмүүс бол ганц одоо үйлчлүүлэгч ард иргэдийнхээ нөгөө эрүүл аж төрөх дадал зуршилд илүү үүрэгтэй байдаг. Тийм учраас бид одоо энэ хэмжээнд бол хөдөө орон нутаг хот бүгд нийлээд одоо 100,000 гаруй үйлчлүүлэгчид эрүүл мэндийн боловсрол сургалтыг явуулсан байна. Энэ нь юунд нэгдүгürt бол дадал зуршил, хор зуршлаас хэрхэн урьдчилан сэргийлэх, ундны усанд одоо ундны усны саваа хэрхэн зөв сонгох вэ? Хамгийн эрүүл байхын үндэслэл бүх хүмүүсийн гар угаалтаас эхэлдэг. Гар угаалтыг одоо насанд хүрэх сургуулийн хүүхд, цэцэрлэгийн хүүхдүүд те сургуулийн бүх насныхан зориул хөдөө орон нутаг хотынхан бүх сувилагч нар маань гар угаалтын одоо тийм сургалтыг зохион байгууллаа. Ер нь 11,000 сувилагч нар маань бол 3 сая хүн амдаа үйлчилж байна. Ер нь сувилахын тусламж үйлчилгээ гэдэг маань бол чанартай хүрэх нь бол хамгийн чухал байдаг. Ялангуяа сувилагчийн хүний нөөцийн асуудал бол манай улсад бол их хомс байна. Яг бол нэг одоо хүнд өвчтөнд 2-3 сувилагч бол оногдох ёстой. Гэтэл өнөөдөр энэ бол байхгүй. Манайх бол 20-30, 10-20 хүнд бол одоо нэг сувилагч үйлчилж байна. Энийг бол бид нар чанартай тусламж үйлчилгээ
хэрэгжлээ гэж бас үзэхгүй байна. За сувилагч нарын маань одоо цалин бол тодорхой хэмжээгээр бол нэмэгдсэн. Хэдийгээр энэ цалин нэмэгдсэн ч гэсэн юмны үн бол бас давхар нэмэгдсэн байгаа. За дээрэс нь өнөөдөр манай сувилагч нарын одоо орон сууцны асуудал байна. Энэ одоо цалин бол одоо тэр зээлээр бол орон сууцнд бол орох боломжгүй. Тэгэхээр энэ чиглэлээр бол бид нар сая өнгөрсөн одоо 4 дахь өдөр засгийн газрын гишүүн, улсын их хурлын гишүүн, оюун хорол гишүүнтэй уулзсан. Оюун хорол гишүүнтэй сувилагчдын нийгмийн асуудлаар ярьсан байгаа. Тэгээд ялангуяа сувилагч нарт бол сувилгын одоо бие даасан сувилгын тусламж үйлчлэгийг хөгжүүлэх. Манайд бол ингээд хавар намар болохоор орны хэрэгцээ их болчиход өвчтөний ойчрууд их болчдөг. Тэгвэл энд бол дандаа архах хүмүүсүүдтэй байдаг. Тэгтэл сувилагч нарт бол одоо дагнсан сувилгын тусламж үйлчлэгээ гэрээр одоо мөн нийгмийн эрүүл мэндийн төвийг байгуулаад сувилагч бие даасан лицензтэй энийхээ дагуу үйл ажиллагаа явуулаад энэ орны ачааллыг бол одоо буулгах бүрэн боломжтой байгаа. Тэгээд энэ тусламжийг хөдөлж сувилагч нарт бол одоо ажлын байр бол нэлээд байгаа. Энэ асуудлыг бол бид нар бас их хурлын гишүүндээ бол хэлсэн байгаа. За сувилагч нарын бол бас эрэлт хэрэгцээний зэрэгсээ сувилагч нарыг сургах одоо сувилагч нарын тоо бол яагаад багасаад байна вэ гэхлээр энд бол бас төлбөрийн асуудал байгаа. Сувилагч нараа хэрвээ олон болгоно гэж үзэж байгаа бол сувилагч нарын бас төлбөрийг бол төрөөс даадаг ийм одоо систем бол хэрэгжих нь бол их чухал байгаа. Тэгээд сувилагч нарын ер нь тулгымцсан асуудлыг бол өчигдөр буюу 5 сарын 8-ны өдөр бас Монголын сувилагчдын нийгэм олон сувилагчдын өдрийг бол зохион байгуулсан. Энэн дээр бол бас бид нар өөрсдийнхөө дуу хоолойг бол хүргэсэн байгаа. Энийхээ дагаад шаардлагуудыг бол засгийн газарт хүргэнэ гэж бодож байгаа. Өмнө говь эрүүл мэндийн газрын совилгын тусламж хариуцсан мэрэгчлэлтэн Дэвахүүгийн дүү маа. Өмнө говь аймгийн хувьд бол 350 орчим совилогч сам мэрэгчлэлтэй ажиллаж байна. За нэг совилогчд ногдох хүний тоо гэдэг бол анх шатны эмнэлгүүдийн төвшөнд гарна. Тэгэхээр одоогор бол манай улсын төвшөнд эмч совилогчийн харьцааг нэгийг харьцах нь 2 болгох ийм зорилготойгоор хамгийн ойрын зорилготой ажиллаж байгаа. Тэгэхээр ер нь манай аймаг бол уул уурхай хөгжиж ялангуяа одоо цогццын 3 тэс хамбог цумдад 50 ортой эмнэлгүүд байгуулагдсан. Өмнө говь аймагт аймгийн нэгдсэн эмнэлэг маань өсөн онцлогоо эмчилгээний төв болж шатлал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор хүний нөөцийн хомсдлыг бас ер нь бол шийдэж чадахгүй байна. Хүний нөөцийн хомсдлын хувьд бол гол нь манай мэрэгжлийн совилогч сайн мэрэгчлэлтнүүд совилогч их баригчийн хүний нөөцийн хомсдолтой ийм байдалтай байж байгаа. Нийт одоо хэлбэл болж ингээд эрүүл мэндийн дэд сайд хадгалтай бэмсэрэн за нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төв бодлогын гэрчлэл зөвлөх газар руу за тусгай мэрэгжлийн нарыг одоо хүндэтгэж болж байна. Эрүүл мэндийн салбарт сэтгэл зүрхээ зориулсан ажиллаж байгаа нийт 12,344 төвийн үйлчлэгээ гэсэн заалтыг нэмж оруулсан. Ингэснээр хүн амын дунд урт хугацааны асны бүтээснээ цэгнэж үзэх тулгымдсан асуудлаа тодорхойлж цаашид явуулсан. Энэ маань одоо бас та бүхний маань талархал хүлээсэн. За совилогч маань ажлаа их тод арга түмэндөө их тод тайлбар үндэсний хэмжээний мэрэгжил арга зүйн заавар өдөртөмж боловсруулан энэ сургалтаа хойч гэсэн бас энэ тогтолцоод амжилттай эхлүүлж чадсан. За мөн хүн амын эрүүл Монгол улсын тогтвортой өөрчлөлийн хэмжээ баримтлал 2030-ыг баталсан байгаа. За энэ зорилтын өрөөнд бол та эрүүл мэндийн яамнаас энэ төрлийн стандартыг мөн үзүүлэх тусламж үйлчилгээний журмыг амьдралыг сонгосон ийм мэргэжлүүд байдаг. Тэгэхээр за магистр совилогч 114, докторийн зэрэгтэй совилогч 10, бакалавр, магистр, докторийн зэрэг бүхий хийсэн аянуудыг үр бүтээлтэйгээр зохион байгуулж ирж чадлаа. Чухал цаашид одоо инфляцийн түвшинтэй холбогдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх болно. ингээд үндсэндээ бол за 30% маш 40% зам үйлээс 20% хүртэлх сар бишээ хамгийн их байна. Энэ бос сардаас хамаарсан энэ бидний эндийн мэргэжлийн фастын болон эрүүлийн салбарын зөвлөлт хамгийн гол нь агуулгын салбарын дээр ажиллаж байгаа.